Санхүүгийн зохицуулахаараа Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбоо болон The Nature Conservancy-ийн хамтран орон нутгийн хадгаламж зээлийн хоршоодын туршлага солилцох форумыг өнөөдөр зохион байгууллаа. Орон нутгийн байгаль хамгааллыг иргэдийн амжиргаатай ноёлдуулан дэмжих, хөгжүүлэх, тогтвортой бөгөөд ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцаанд туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэхүү форумд орон нутгийн хадгаламж, зээлийн хоршоодын төлөөлөл, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлт болон холбогдох байгууллагын нийт 160 орчим төлөөлөгч оролцож байгаа юм а. Санхүүгийн цэцэл хорооны ажлын албаны дарга цогт гэрэл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ нөхөрлөлд бэлчээр ой усны нөөцийн хамтран хамгаалж тогтвортой ашиглах загваруудыг амжилттай бий болгож ирсэн. Харин хадгаламж зээлийн хоршоод иргэдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулж тогтвортой амжиргааг дэмжих, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцолсон юм а. Санхүүгийн цэцэл хороо Америкийн нэгдсэн улсад төвийн байгууллагууд хамтраад хөдөө орон нутагт сумдуудад үйл ажиллагаа явуулж байгаа хадгаламж зээлийн хоршоод болон байгалийн нөөцийн менежментийн нөхөрлөлүүдийг хамруулсан уулзалт хэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдрийн хэлцүүлэг дээр яригдж байгаа гол зүйлүүд бол энэ байгалийн нөөцийн менежментийн нөхөрлөлүүд болон хадгаламж зээлийн хоршоо хамтран ажилласнаар тухайн орон нутгийн иргэдийн санхүүгийн болон нийгэм соёлын хэрэгцээ улам илүү хангагдаж тухайн иргэдэд бол санхүүгийн хүртээмж илүү нэмэгдэх юм а. За улмаар тухайн иргэдийн амжиргаа сайжирснаар тухайн орон нутгийнхаа хүрээлэн байгаа орчин байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах чиглэл рүү илүү том алхам хийж ахис төвчлэг гаргах юмаа гэдэг дээр бол орцгоч талууд санал нэгтэйгээр ярилцж байна. Форум үеэр хадгаламж зээлийн хоршоодын хөгжлийн өнөөгийн байдал, ногоон санхүүгийн бүтээгдэхүүнийг орон нутагт нэвтрүүлэх арга зам, зарим аймагт амжилттай хэрэгжиж буй хоримтлын хөтөлбөрийн туршлага зэргийг хэлцлээ. За манайх 2024 оноос эхлэн TNC улсын байгууллагатай хамтраад энэ нийтдээ 7 суманд хадгаламж зээлийн хоршоо байгуулах, бага хадгаламж зээлийн хоршоодууд нь чадваржуулах, тэднэртэй хамтран байгалийн нөөцийг хамгаалах, менежментийн нөхөрлөлүүдийг хадгаламж зээлийн хоршоодод нэгтгэх ийм ажлыг хийгээд өнөөдрийн хэмжээнд 7 хадгаламж зээлийн хоршоо энэ үйл ажиллагаанд хамрагдаад явж байна. За манай сум чинь нийтдээ 16 байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг. За өнгөрсөн оноос манай сум чинь хоримтлол хөтлөөр хэрэгжээд нөхөрлөлүүдийн хоримтлын сан байгуулж үйл ажиллагаа явуулж жигдэж эхэлж байгаа. За энэ ажлын хүрээнд өнгөрсөн 7 дугаар сард манай сум чинь тоног баян ширээд хадгаламж зээлийн хоршоо байгуулагдаж өнөөдрийн байдлаар 165 гишүүнтэй 125 сая төгрөгийн актив хөрөнгөтэй үйл ажиллагаагаа хийн явуулж байна. Энэ хадгаламж зээлийн хоршоог бол одоо манай нөхөрлийн гишүүдийн мэддэг санаачлагаар нийгмийн хэрэгцээнд шаардлагын цөөлөн үйл ажиллагаагаа бол амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаамаа. Зохион байгуулагчид болон оролцогчдын зүгээс байгаль хамгааллын ажилд орон нутгийн иргэдийн манлайлал, оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцож, цаашид орон нутгад хадгаламж зээлийн хоршоодын хөгжлийн асуудлыг хамтран хэлэлцлээ.